одоо оройн 10 болох чинь. Тэгээ би даалтаа хийх гээд гарч ийн. Яадаг чинь наа. Хай. Амар харагдаад ах юу. Би сая гарч хоолоо идчихэд гэлээ. Тэг өнөөдөр би хичээлгүй байдаг хгүй. Тэгээд өнөөдөр манай юу хичээлээ ингээд энэ хичээл юм таалагдахгүй байна гэхээр одоо нөгөө хичээл солилтын хугацаа дууссан байхад ингээд орж явах таалагдахгүй байж байх юм бол ингээд сольж болдог хугацаа ахгүй юу. Тэгээд би өнөөдөр нэг хичээл сольж болдог гэж болиулдаг, сонсгоо болдог. Тэгээ нэг хичээл тгий гэж бодож байгаа. Тэгээд өнөөдөр би хичээлгүй болохоор юу яаж агаад жоохон байж байгаа дүүгийнх руугаа явна. Тийм. Гадаа бүр амар хүдэн болцсон байна. Сая би гарч хоолоо идчихээд ирсэн байхгүй юу? Яа би тэгтээ ингээ уг нь надаа ингээ влог хийх хүсэл маань бол байгаа за. Тэгээ ингээд даанч ингээл битгүй нэг л болж өгөхгүй байгаад байсан. Тийм. Тэгээ өнөөдөр нэг хийдэм үү гэж бодоо ихтүүлчихлээ ямар ч зүйл хийх баха. Окей тэгээ би одоо тэр юу хичээлээ болиулах гэж байна. Сайн дөнгөж орж ирж байна. Бөндө болиулцгаая. Ой ямар. Яа тэгтээ 3 дахь курс болсон чи ингээд хичээлүүд бүр амар хүнд байгаа зам. Бүр үнэхээр амжигтайгаа би үнэхээр айж байна. Тийм байна да. Одоо би хичээлээ пейсо. Энэ яаж тавьж категорич харах хэрэгтэй байна. Тэ ямарсан би болгочод ирээд ирээ. Хичээлтэй. Okay. We are going to take the differentiation on both sides. So, can you differentiate this function? 할 수 있죠. 이거 the 1 over 1 minus x prime. Just the derivative. We to find the derivative. Өдрийн хичээлээ хараад явсан. Би бүр амар ялгаад одоо орж унтах гэж нэттэй орой 6-аас дахин хичээлтэй. Бүгд бид хоёр өөрийн 3 хүртэл даалгавар хийлээ шүү дээ. Амар бид хоёр ганц авахаар байна. Тэгэхээр амжигтай. Тэгээ цагийг харуулцгаа юм дээрээ цагийг харуулцгаа.
Яа, 3.25 гэсэн яана. Одоо алхаж ичрээр 3:40 онцгсаар идэл 4. Харин нүгэр мөр угаамаар байна. Тэгээд онцгой арах мөр гэж байхгүй. Тийм. Мөний татлын Баяртай та бүхэн баяртай. ингэж хийгээд багш бит хоёрт оноо өгөөлөө. Чүйлгүүтэй бас хүний уйлна оноохгүй. Гэтэ манай чат GPT л тоосон. Хай. Өнөөдөр 4 дахь өдөр. Тэгээд одоо би сая усан дорж гарч хоолоо идэхэд идэ гэж бодоо сууж байна. Тэгээ өнөөдөр 2 хичээлтэй, өдөр 2-оос тэгээ орой 6-аас 1 хичээлтэй. Тэгээд бандаа гарцгаа би бүр бичлэг хийж байгаа гэж марчаад ах юм уу? Яаж одоо хийх вэ? Бичих гахаал байж байна. Ямарсан гарч хоолоо идэ. Хичээлдэг гарч. Хичээл тарцаад хайржийн. Би бүр ингээ бичлэг хийж байгаагаа мартчих юм ба. Би өгнө өглөө ингээл амар итгэвтэй хэлж байгаа заяа. Тэгэл хичээл дээр очиод хэлэх бичлэг хийсэн. Тэгэл тэрнээсээ шугна хоол идэл ингээл дахиад хичээлтэй байгаа л явсан. Таас тэднийг бичиж амжаагүй. Тийм байлээ. Гэтэ зүгээр энэ баг ингээд өмнөх жижигэн бичлэгнүүдтэйгээ нийлээд баг нэг лог болчих واخ гэж би бодож ин. Тэгээд өнөөдөр ямар ч ингэж дуслаа. Миний хамгийн завгүй байдаг өдөр угаасаа 2 дахь өдөр байдаг хгүй. Яг ингээд бүр амар битүү байдаг өглөө 9-өөс орой 9 хүртэл. Тэгээд ямар ч өнөөдөр амжилттай давлаа. Маргааш би угаасаа хичээлгүй гэртээ амарна. Тийм болохоор энэ бичлэгийг ингээд дуусгалаа. Би Монгол явах тиктэй захиалж хугацаанд дууссан Петр Жокийн алсын зай шидэлтээр 12 сарын 19-нд орой 11:55-аас өглөө 2:40-д Мятан. 33 оноо 5 самбартай. Би сая Google дээр киногоо ухраад үзлээ. Тэгэхэд бол Кубу фанда энийг өнөөдөр гоё өдөр энэ гадаа. Тэгээ ливинг авах гээд явж байна. Өнөөдөр хичээл авахгүй. Долоогоос ирэх хэрэгтэй байсан гэсэн чинь ирчихлээ.